хичээл заах хичээл. За өнөөдөр бид нар хичээл гэхээс өмнө заавал юутэй дэрэгтэйгээ танилцдаг байгаа тийм ээ. За хичээл гэхээс өмнө бид нар хичээлийнхээ хугацаанд ямар дэгийг баримтлах вэ? Цагийг баримтлах, анхаарал сонсон, тод чанга ярин. За энэ гурван дэгийг маш сайн баримтлах. Багш нь дасал даалгавар өгөхөд цаг маш сайн баримтлах. Бусдаа зэрэгсэж ярих уу? Яргүй бусдыгаа анхааралтай сонсно. Ойлгосноо? За багшийн асуултанд хариулж байгаа хүн тод чанга дуугаар хариулна. Тийм ээ нөө? За сайн байна. За тэгвэл багш нь өнөөдөр энэ хичээлээ заахад бол өөрөө нэг ийм зорилготой ирсэн. За багш нь яахыг ингэвэл ямар зорилготой ирсэн ингэвэл за бусдын болон өөрийнхөө та нарын хүүхэд бүрийн тийм ээ сайн талыг олж харж түүгээрээ хүүхдүүд өөрсдөө багтдаг болгох тийм зорилготой ирсэн байхгүй юу? Та нар одоо яа гэсэн үг вэ? Одоо жишээ нь бэлгүүн заяа ихэд өс хоёрын сайн талыг олж хараад өс хоёроор багтдаг тийм зорилго тавьж орж ирсэн заа юу? За тэгэхээр та нар багшийнхаа зорилготой уялдуулаад өнөөдрийн хичээлд өөрсдөө нэг зорилго тавьчих. Ойлгосноо? За багштай хэлж. За Хичээлдээ сайн сурах зорилготой. За сайн байна. За Багшийн хэлсэн үгийг сайн сонсох. За мөнгөрд хэлээ өөрийнхөө бодож байгаа. За хэлсэн байна. За сайн. За багшийн юм дээр найзынхаа сайн талыг олж харж түүгээрээ багах нь гэж хэлсэн тийм ээ. Одоо та нарын нэгээр чинь бахархуулах тийм зорилготой ирсэн ш. За өөр энэ зорилго байх уу? Мөнгөрөд хэлэх үү? За одоо хоёрын хүүхдээ сонсож явж байна. За мөнгө. Өөрөө хичээх. За өөрөө би хичээнэ гэж тийм ээ. За нэг хүүхдээ сонсож явж байна. За хэлэх үү? За нэг л хүүхдээ сонсож явж байна. За хэлэх үү? За мөнгө зөвлөж. Хичээлдээ сайн болцсон. За хичээлдээ сайн болцсон гэж. Өстой мундаг хүүхдүүд биш. За гэсэн юм. За тэгвэл багш та нараас бидний хичээл маань ингээд амжилтын дандаа алхмуудтай явдаг тийм ээ, шалгуур алхмуудтай явдаг. За хамгийн эхний маань алхам болохоор юу болох нь вэ? Эргэцүүлэн бодож ярилцъя. За та нарын хүүхдүүдэд гэр бүлийнхнийгээ ч юм уу найз нөхдийгөө гомдоож исэн удаа байгаа юу? За хин ангийнхандаа яриад өгөө. За багш гурван хүүхдээ сонсож байна. За мөнгө зэ. Өмнө ээжийнхээ нэг хамаагүй ээжтэй тэгээд. За тэгээд ээжээсээ уучлахгүй снө. За гэсэн. За одоо Өмнө ээжийнхээ гэрээ зөвлөрөө зөвлөж байна. За тэгээд яасан? Уучлалт. За уучлалт болсон. За дахиад өөр. За асуу. Бэлэнхээ хүүхдээ шоолоод нэг хийцэн. За ямар мөнгө? За нэг хүүхдээс гоо. За хэвхэн байна уу? Байна уу? За болтгүй ч. Гомдож исэн удаа байгаа юу? За яаж гомдож исэн бэ? За дараа найдаас яасан? Уучлалт гуйсан. За гэсэн бэ. За багшийн дараагийн алхам болохоор яа гэнэ? Таамаглал дэвшүүлж ярилцъя. За багшийн хамаг юу гаргаад тавьчих? За энийг хараад миний хүүхдүүд юу бодож байгаа юм? За багштай чөлөөтэй гараа өргөд хариулаад байгаа юм. За юу бодож байгаа юм? Яг энэ цагийг хараад юу бодож байна? За мөнгө. Хоосон зай харагдаж байна. Хоосон зай. За өөр. Хэлээ босоо хэлж. Хүний нутагтай харин бидтэй шүү дээ. Хүний нутагтай. Хүний нүд. За өөр. Хэлээ. Хүний нүд юм шиг. За Саасан дээр ганц
тод байгаа юм шиг. За тод байгаа юм шиг харагдаж байна. За өөр. За бодхоо. Нүх юм шиг харагдаж байна тийм ээ. За өөр. За юм Таална. цоолсон юм шиг харагдаж байна тийм ээ. Цоолсон юм шиг харагдаж байна. За өөр хэлэх. За хэлээ. За өөр. За цоолсон үсэг шиг баярлалаа. Тийшээ дээ. Үнийг эрдэмгүй. Эрдэм намгүй хүн юм шиг харагдаж байна гинэ. Эрдэм намгүй хүн юм шиг. За багш нь эрдэмгүй гэж биччихье тийм ээ. Эрдэмгүй хүн гэж биччихье. За өөр. За хэлээ. За юмны төгсгөл байж магадгүй. Ямар мондог хөвгтүүд юмны төгсгөл байж магадгүй. Төгсгөл байж байна. За дахиад өөр хэлэх юм байна уу? За яста мондог таамаглалаа шүү дээ хөвгтүүд. Яста сайн таамагласан. Их сайн байна. За одоо тэгвэл миний хөвгтүүд энэ дээд талд нь ингээд ажлын хуудас байгаа. За ажлын хуудсан дээр энэ нэг талд нь хар цэгийг хараад юу гэж бодож байна? Яг өөрийнхөө бодлыг төсөөлөж бичих. За сая энэ эрдэм намгүй хүн цоосон нүх тод хүний нөө тоосноо гэж хэлсэн хүмүүс тэрийг бичих. За хэдийгээр хүмүүс болохоор яг наадханда өөрийнхөө бодлыг бичих. Яг энэ хар цэгийг хараад юу гэж бодож байгаа юм? Тийм ээ? За хар цэгийг хараад яг юу гэж бодож байна? Хар цэгийг хараад юу гэж бодож байна? За бичсэн үү хөлтөө? За дараагийн маань алхам юу гэнэ юм хөлтөө? Эхийг ухаад ойлгож уншия. За багш нь хоёр хүүхдийн донд нэг эрх тавьсан байна. Хоёр хүүхдийн донд нэг эрх тавьчихсан байна. За багш нэг удаа хүүхдүүдэд уншаад өгье. За миний хүүхдүүд унших явцдаа багшийнхаа уншиж байгаа чихээрээ тоолоо тийм ээ. За сайн уншиж. Манай багш нэгэн удаа хичээлээ заахын өмнө том цагаан самбар дээр жижигхэн хар цэг тавиад ингэж асуулаа. Хүүхдүүдээ та нар юу харж байна да? Бид гайхаж харж байснаа олонх нь жижигхэн хар цэг гэж амандаа хариулав. Тэгтэл багш арайчтэй үгүй байлгүйтэй ийм том цагаан самбар байгаад ганц хар цэгийг олж харж байна гэж юу гэлээ. Бид ч нэрээ юу билээ гэсэн шиг бие харцаад багш маань ингэж ярьлаа. Хүүхдүүдээ та нарын найз нөхөд бидний эргэн тойрны хүмүүс олон сайн чанарууд шилдэг сайхан амжилтууд байдаг. Гэвч бид ихэвчлэн тэдэнд байдаг хэдхэн хар цэгийг олж хараад түүгээр дүгнэх нь их байна. Өөрөөр хэлбэл 99 сайн чанар байхад нэг ширхэг мууг нь олж хардаг. Өөрсдөө ч өөрийнхөө дутагдaltaй талаа харж бодож түүнээсээ болж өөртөө итгэлгүй болох нь олонтой байна. Үргэлж хар муу талаас нь харж бодож дүгнээдээ хар цэгүүд томорсоор бүх цагааныг бүрхдэг. Энэ бидний аз жаргал амьдрахад амжилт бүтээл гаргахад цаад байдаг. Харин хүмүүсийг болон аливаа зүйлийг сайн талаас нь харж цагаанд нь анхаарлаа хандуулж түүнийг томруулахыг олдоход нэгэн мэдэхэд хар цэгүүд цагааны дотор уусаад алга болсон байна. Хүүхдүүд та нар ингэж л хичээх нь чухал шүү гэд биднийг харж нэмсэглэв. Түүнээс хойш манай ангийнхан дор бүрнээс багшийнхаа зөвлөгөөг эргэцүүлэн бодох болсон юм да. За нэг өөрөөсөө хараад явуулсан юм уушиж. За тэгээ багшгаа ярьж үзье.
시원하네. 박신이 왔으면 지직하는 바람에 제비가 이거 좋았지, 박신이 왔으면 그것도 지직한 харцаг гэж хариулж явахдаа юу гэж бодож ирсэн юм? За 해. Буруу хариулсан болов уу гэж бодож ирсэн. цагаан цаасан дээр ганц жижигтэй багцаа яагаад биднийг буруу гэж. За. Энэ бол яагаад ийм бичгэн цэвэр ямар байж юм хайртай юм. За ямар мундаг юм. За. Тэтгэл буруу хариулаад багш маань бидний загнаад байгаа юм болов уу гэж бодлоо. За. Тэтгэл байжтэй. Тэгэд байжтэй гэж бодсон тийм ээ. За өөр таамаг. За юу юм болоо гэж хариулсан тийм ээ. Би бодож ирсэн тийм үү? Юу юм болоо гэж бодож ирсэн. За. Сайн бүгдээр экономист тийм ээ. За. Стандартаа мөн буруу хэлсэн стандартаа мөн сайн хэлсэн. Сайн. За. Муугаш тайвнаар нь. Мундаг. За биш. Таны хатыг ажиглалтай. Ихсэн. За ямар мундаг хүмүүс вэ? За хэлэх үү. За хэлээ. Сахихгүй нахтаа байх. За ихсэн. За өөр. За. Хэлээ. Шин хавтаа. За. Юу гэж. За хэлээ. Хүүхдүүдийн сайн хэлийг авах хэрэгтэй байна. Хэлж. Томьёо. Тэр жижигхэн гац юу юм бэ? За скул хэлээ. За хэлээ. За мөн. Сайн гацсан уу? Үгүй муу гураа. Муу дураа багсдаг юм гэж ойлгосон тийм үү? За сайн. Энэ багш хүүхдүүдтэй юу ухааруулахыг хүсдэг? Энийг хараад багш юу ухааруулахыг хүсдэг? Энэ муу сайн хэрэг. Сайн. Сайн сайхан амьдрал. За. Сайн хүн. Ихсэн. За тэмүүч. Ажил амжилтыг Ихсэн. Босоо. чи цагаан. Цагаан цайхан сэтгэлийг харуулсан гэж байна. Хонцорсон. Яасан санд авчихсан уу? За, өстө мундаг биш. Их сайн байна. Танай ангид донд ингээд үнэхээр бие биендээ магтагдмаар ингээд нэгэндээ тусалж явах сайхан чанарууд байгаа юу? Байгаа. За миний хүмүүс бүгд энэ даалгавар чинь наадаг цаас багш наасан баг. За энэ цаас авч. Аваад энэ цаасан дээрээ ангийнхныхаа сайхан чанарыг бичиж. Ангийнхныхаа сайхан чанарыг. Аваад бичиж. Аваад сайхан чанарыг бичиж. Найзынхаа сайхан чанарыг. Найзынхаа сайхан чанарыг бичиж юм. За найзтай хэлж чадаагүй ч үгэж болно тийм ээ. Найзгаа ондоочод хэлж чадаагүй ч үгэж болно. За гэж авдаа тэр үлдээж байсан болно тийм ээ. За найзуудынхаа бүр тийм сайхан бие биендээ тусалдаг ч юм уу манай ихээс тэрийн найзынхаа хамгийн сайхан чанарыг намаа бичиж.
машин дууссан юм уу? За хараач. Тушаад өгч. Энийг зааш. Ахшаа бороо штэ. За гэсэн. За өөрөө наач заасан. За уншаад наагаад байгаа юм. Өөрийн студийн нөхцөл мартаад ихэд хэрэглүүлдэг найзуудтай баярлалаа. За гэсэн. Найзуудаа бүгдээрэнд нь баярлалаа гэж байна тийм ээ. За. Нөхөстөө миний найзтай бол найзаа мартахгүй найзтай хэлээгүй. Чамаа гондож байсан бас уучлаарай. Хайртай шүү найзтай. За тийм найзтай байсан. Хангалт. За хангар зултаа. За гэсэн. За мөн зөв. Анаагийн бүгдээрээ ихсэн. Бүгдээс найзтай. Мондөг за. За. За өөрөө юу? За гэсэн. За манай ингээл сэтгэл бодсоо болж мэдгүй байгаа нэг за гэсэн. За манай хүмүүс бибитэй усдаг. Сайн. За одоо тоош. За санаа уу. Сайн. За найзуудаа баярлсан сэтгэлээ хэлэх юм уу? Тэгээс найзтай. Сайн. За. Самбай. Манай найз надаас юу царахгүй юм хүнийг сонсдог. За, өстө мондог биш болов. Сайн байна. За. За минутууд нөгөө тэгээ мэдчихэж байгаа тийм ээ. Багшийн асуултанд хариуж байгаа үед яах вэ? Чам гээ. За. Манай ангийнхаа гондол байсан бол уучлаарай. За, ангийнхнаас бүгднгээс нь хүсчлээ. Ямар мундаг юм тийм ээ. Зориг гаргаад ангийнхнаас уучлахгүй биш. За, багтгүй. Ангийнхан бүгдээрээ сайхан сэтгэлтэй юм уу? За, ангийнхныгаа ийм хоёр өөртөө боддог юм биш. За, хаашаа. Миний нэг даваас нэг дооцсон байлаа. Сайн байна. За, даваас нь мундаг юм биш. Тайцсан уу шээ. Манай ангийнхан маш сайхан. Йоо, сайн байна. За, очооч. За, сэтгэл хөдлөж. Миний найз бохоо За, минут жоо тоо чанга яриараа. манай ангийнхан маш сайхан. Сайн байна. За, ангийнхнаараа багт юм ястаа мундаг ангийнхан биш үү? За, сүхөлтэй ясаа. За, одоо бүгдээрээ танай ангийнхан чинь ийм мундаг ийм сайхан чанаруудтай хөлтөд биш. Танай ийм мундаг юм биш. Ийм олон мундаг юм дотроос бид нар зөвхөн юуг нь авч хараад байна гэнэ үү? Муу талыг авч хараад байна гэж. Одоо тэгвэл амьдрал дээр бид нар ингэж болох нь уу? Болохгүй байна. Найзынхаа муу талыг биш. Хайртаас нь хаддаг байна уу? Хайртаас нь хад. Найзтай тусалж явах юм бол найзынхан тэнд жоохон харагдаад байгаа юм яах вэ? Алга болно. Энэ цайраа сайхан цагаан сэтгэлтэй болно гэсэн үг тийм үү? Бүх ажил үйлс нь бүхэн сайхан цагаан сэтгэлтэй өөдрөг байх гэсэн үг. За тэгвэл миний хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? Энд таарч юм байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? Энд таарч юм байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гарсан юмд миний хүүхдүүдийн таалагдсан юмнаас байна уу? За тэгвэл энэ хүүхэд сая энэ эхтэр гар
тэгвэл сая энэс минутад яг юу ойлгосон? За тэрийг энэ дасгал ажлын хуудсан дээр биччих. Яг энэ сая энэс юу ойлгосон? Маш хурдан хугацаар бичиж байгаа юм. За бичсэн минутад яг энэс юу ойлгож ухаалцъя тийм ээ. За бичсэн бол багш энэ ажлын хуудсны хажууд юу гэнэ? Юу гэж бичсэн бэ? За энэ асууж уншиж байгаа минутад. Найзынхаа эерэг чанарыг бичиж. Эерэг чанарыг нь ямар чанарыг хэлдэг байгаа вэ? Оо сайн чанар, сайхан чанарыг тийм ээ. За бүгд минутад би самрын уртад бүгд аваад гарч. За энэ найзынхаа эерэг чанарыг бичигсэн. Энэ хуудас аваад ирээ багшаа хад гацаа гэв. За энийг бичихээ юу анхаарах юм бэ гэвэл бүтэн өгүүлбэрээр биш юм нөхөр. Зөвхөн нэг үгээр найзыгаа магтаж бичнэ. Ганцхан үгээр найзыгаа магтаж бичнэ. За хэн хамгийн олон эерэг чанар сугдаад чадсан тэр хүүхэд ямар юм гэсэн үг вэ? Сайн хүүхэд юм шүү. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Жаахан чимээ гарахгүй бол тексттэйгээр минутад яа гэсэн үг? Найзынхаа эерэг чанарыг бүтэн өгүүлбэрээр бичгөө. Үгүй шүү. Нэг үгээр тэтэрхийдээд явнаа юу? За багш нь хугацаа өгнө. Зэрэг ихтэн. Тэгвэл бас шудраг ус орно тийм ээ. За зэрэг ихтэн. За багш нь бичгэд бас боломжтой учраас нуруунд дээр нь яаж байгаа юм. Давтааж өгч байгаа та нарт. За тэр хооронд найзуудынхаа эерэг чанарыг бодоод байж. Би хэн найзынхаа нуруунд дээр нь эерэг сайхан чанарыг бичих вэ? Тийм ээ? Бүгдээрээ үсгээ авсан биз? Алло, багшаа. Багтаагүй юм бэ? За бичээдэг тийм 1 минутын хугацаанд ч. За багш минут хавтаа. За хэн хамгийн олон эерэг чанар цуглаад чадах нь үү тийм ээ өөрсөө. За нэг үгээр. Нэг үгээр. За багш хугацаа харсан шүү. За хурдан танигтай яваач. Танигтай гэж нэг авчиж яваа. Хурдан бичээд яваа. За чи энэ харин зүгээр зогсдоо. Энийг за явтаа. За чи энэ бичсэн юм уу? За бичээд ингээд салгидаа яваа. За чи хамгийн чи энийгтэй бичмээрээ. Би чи шамаагүй. За автоо төгөөд өгөхгүй нэг ангийн найзууд юм чинь тийм ээ. За ганцхан үгээр шүү. Ганцхан үгээр. За хатгаар. Ганцхан үгээр. За энийгтэй бичсэн. Ганцхан үгээр шүү. За. За 1 минутын хугацаа багш нь харцсан шүү. Нэг үгээр шүү. Нэг үгээр.
За 5 секунд үлдээ шүү хүүхдээ. За 5 секунд үлдээ шүү. За болсон. За бид өөрсдөө чөлөөг таашаад өгсөж бүгдээрээ таашаад өгсөж. За хэд хамгийн олон багш нь эвэж сайхан чанар найзуудаасаа чанарыг бичүүлж авсан гэдэг хараад тий. За хараа өгш. За миний хүүхдүүд боссон сууж. За одоо наад хүзөөндөө наадах нэгэ хичээлийн дараа үргэлжлүүлээд ангидаа хичээлээ заяа. За багшаа хажуугаар аваад ирээд тавьчаарай. За энэ хоёр найзын яагаад аваад үзсэн юм бэ гэвэл за энэ хоёр найз нь устаасаа илүү олны хичүүлсэн учраас за чигээр бодож байна. За найзуудаа уншаад өгч. Найзууд хоёрыг юу гэж бодсгий. За уншаад өгч. За ариун уншаад өгч. За ямар мундаг юм. За сууч. За. За ямар мундаг хүүхдүүд вэ? За үгүй хичээлийн дараа та өөрөөсөө хэд хичмээр вэ? Та яагаад багш багтаа учраас амжаагүй гэж бодсон тийм үү? За тийм учраас хичээлийн дараа бүгдээрээ нэг нэгэндээ хэд хичмээр вэ? Найзтаа сэтгэлийн үгийг харамгүй хичээд найзтаа асуусаар заяа. Энийг хааныг харж маш сайн байдаг. За багш ихэд багш яасан гэвэл багш ийм ингээд хатгасан юм байдаг байхгүй юу? Хатгасан ийм сайхан найз нөхдөд маань багшийн маань бэлтгэсэн өгнүүд байдаг. Бид нар сургалтын дээр бүгдээрээ сургалт зохион байгуулсныхаа дараа найзтай харамгүй ингээд өөрөнд нь байгаа сайхан чанарыг бичээд өгнө. Одоо тэр маань надад өндөр хадгалагдаад байдаг. Энийг хадгалж сайхан байдаг. За тийм учраас миний өсгөж энийг хадгалаарай заяа. За их сайн байна. За нааш амарч 1 2 3. За дараагийн маань асуу юу гэнэ? Зураг хүний зан чанарыг илэрхийлэх. За зураг хүний зан чанарыг илэрхийлэх гэж. За багш та нарын наад ажлын хуудсан дээр чинь ингээд ийм 3 нүүр өгсөн байна уу? За хүний зан чанарыг илэрхийлэх зураг. За хүний зан чанарыг. Хүний зан чанарыг зургаар илэрхийлэх. Тийм ээ? Зургийн уушаа. Тийм. Тийм. Би нүрээ. Би хэрэггүй. Би гарахгүй. Хүний зан чанарыг тийм ээ? За дараа нь багштай хэн тайлбарлаж гоо. За
Тийм гурван хүн. За бэлгэн зай дууссан нь хараад. За сквер дууссан нь хараад. За танаас өмнөөс юм байна. За танахаас. За одоо гурван найзууд руугаа харуулж яагаад ингэж хүсэлцээ? За тэрийг яриа. За бэлгэн зай яриа. Энэ болохоор найздаа баярлан сэтгэлтэй. Энэ болохоор жоохон ууртай. Энэ болохоор бүр гондон. За хүний нүүр царанаас хараад тэгвэл энэ хүн ямар хүн байна гэдгийг бид нар гаднах төрхнөөс нь хараад яаж бодох нь вэ нөө? Дүгнэж болох нь байна тийм ээ. За их сайн байна. За бэлгэн зай сууч. Энэ хүн найздаа бүсэлсэн болохоор лаажлагтай байгаа. Энэ хичээл дээр сайн юм авсан ингээд ажиглалтайгаа энэ нь болохоор нэг хүн нэг найздаа гонцчихсан байгаа. За их сайн. За энэ нь их бардам хүн ягаад гэвэл хүний найзууд руугаа харуулж байгаа даа. Их бардам хүн гэж шүү тийм ээ эхнийх нь. За хүн босолдог их сайн. Энэ ягаад гэвэл хүний бүх муугийн дойсон хүнд их дооглуулсан. За их сайн байна. За өөрийнхөө бослыг илэрхийлэх хүн байна уу? Авч гарч ирээд би энэ найзуудтай энэ өөрөө хүний дүр төрхийг зургаад би ингэж илэрхийлсэн гэж. За өөр ярих хүн байна уу? За мөн. Энэ алангал найзтайгаа энэ За тэгвэл хүний гаднах дүр төрхөөс нь хараад бас хүнийг энэ яачаад ямар байдалтай байгааг тань мэдэж болно уу? За болох нь их сайн байна. За өнөөдөр бид ямар юуны тухай хичээл үзсэн бэ үгүй ээ? хүний зан чанар. Хүний зан чанар. Тэгээд энэс хараад бид нар юуг ойлгож болох вэ? Хүний зан чанар. Найзынхаа сайн чанарыг олж харж дүгнэх. Найзынхаа тэр байгаа байдлаар нь бахархах тийм ээ. Миний найз ямар сайхан цай чанар вэ? Түүгээр нь яах вэ? Бахархах ёстой. За танайгийн одоо бид ямар сайхан цай чанартай вэ? Хүн тусалдаг. Өөр яг үед ямар авьяастай вэ? Шагаа харуулдаг. Бохорддаг. Бусдаа тусалдаг. Энэрхүү сайхан сэтгэлтэй байна тийм үү? За түрүүнд нэр дурдсан энд ингээ олон хүүхдүүд нэр дурдсан ш. Эдгээр хүүхдүүдэд бүгдээрээ баяр хүргэж байна. За минут энийг хараад. Юу гэсэн үг вэ? Нэг хүний мууг харахгүй өөрийнхөө мууг засах. За жоохон бодчих. За хүний муу чан чанарыг засахгүй харин өөрийнхөө муу зан чанарыг засах. За хараа. За жоохон бодчих. За өөр юм яа. За дахиад нэг уншчих бүгдээрээ. Өөрийн толгой дээр тэмээ нүртэй. Хүний толгой дээр өвсийг харах. Юу гэсэн зам гэдэг. Өөрийнхөө хэнийг мэдхгүй яашаа. За тэгчих. Хүний муу. За хүний муу. Өөрийнхөө хэнийг мэдхгүй тэгээ бас хүний танаа муу. За хүний муугийн харахгүй сайн. Хүний муу харахгүй сайныг нь олж харах гэсэн үг ээ. Тийм байна үстэй. За өөр. За өөр бодлого хэлэх юм байна. За энийг бодлого өөр хэлэх юм байна. Байна. За сая найзууд хэлсэн найзуудаас өөр бодлоготой юм байна. За өөрөө босоод ингэдэл өгчтэй саяхан гадаа. Хүний муу харахгүй сайн. За босно. За яг өнөөдрийн хичээлийг бид
За хүн тусалдаг сайн чанарыг нь олж харсан гэж найзаараа багч чинь тийм ээ нөө. Зөө ястаа мундаг биш. За ихсэн мэн. За хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. За энэ дасан ажлын уудны доотод нэрээ өчөөд өгчөө. За тэгээ ширэн дээр оччихлаа. Хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. За тэгээд энийг өөрсдөө аваарай мөн. Өөрсдөө аваад үзээрэй за.